таандрах надад клипэн тоглох санал байсан. Тэгээд наа өөрөө дуртай мэдэн заадчихаа. Тэгээд ер нь ингээд яг үнэ гэхэд ингээд намайг ер нь хаа явсан газар ингээд ах дагуулж яваад одоо нүд тайлбардаг ер нь ахын дуурлага гэдэг ийм юм байдаг. Ийм кино би ахын яг явсан амжилт кинод рүү яг дагаж явж ард нь ажиллаж яг кинонд үзчихсэн. Тэгээд ингээд одоо дуу хөгжим гэдэг ямар хэцүү юм бэ гэдгийг би яг тайгаар явж мэдчихсэн. Тайгарын одоо Сэнгэрийн зүрэн мөрийн дуун дээр бол яа хүүтэн үеийн тайгаар бид ингээд клип тэгээд би ингээд тэр үеинд клип нь тоглоогүй ч гэсэн ингээд багаж яваад ингээд ах нарын хамгийн баг дүүн тэгээд ингээд нэг юм хамт олонтой тэгээд хийх юмтай байх надад бол үнэхээр гоё. Тэгээд ер нь бол тоглох ажиллах хоёрын ер нь толгон гоё л доо. Гэтэ ажиллах нь хөндлөлтэй. Тэгээд тэр чинь нэг олоолаа байдаг болохоор тэгээд би ч нэг бас хамгийн бага нь болохоор ах нараас их зарнаа. Шаханд хичээд. Тэгэл энэ бүгд чинь угаасаа өөртөө өчөж жоохон байсан энэ зүйлийг мэддэг хийжсэн болохоор тэгээд одоо цоцгоогоор гоё хийж явж байгаа л. Тэгээд өөрөө гоё мундаг том карьертэй дууч юм хийчихсэн гоё хүсэлтэй. Цааш юу нэг жүжигчнэрээ мэргэжлээ эзэмших юм уу эсвэл яг тэрийг бас сайн мэдгүй. Би яарсан урлагийн юм аа. Оргиос өмнө уншиж байгаа. Яг таандрах уншичаад энэ ямар амар ном бэ гэж яг гэгэний клипний өмнө хэлчихсэн. Тийм аа. Оргиос өмнө амар ном байдаг юм. Тэгээд яг тийч сонсчихсан. Тэгээд тэрнээс биш яг оргиос өмнөнийг олох уншиж байгаа. Одоо юу нууш бодлоо.